Сан байцгаана уу? Миний толгойн дээр хамгийн түрүүнд орж ирсэн хоёр намаа шууд зүгээр хуваалцъя гэж бодлоо. Шууд орж иж байгааг бодоход миний толгойн дээр хэлбэг эргэлддэг болтой. Тэгэхээр аяр зангаан сүнсний томьёо гэд ном байдаг. Энийг бол би ер нь 7 жилийн өмнө баг уншсан ирнэ. Сайхныг хүртэл дахиад уншсан. Ер нь ингээд бас уншигтаад байдаг төрлийн ном. Би энэ дээр одоо уншсан номнууд дээр бол би айгуулайг оюун ухааны дэрэгт хийж ярих гээд тэгэхээр би тэр төрлийн хүн нь өөрөө биш учраас зүгээр надад үлдээс эффектийг ярьж болох юм гэж. Тэгэхээр энд байна л та. Аяр зангаан сүнсний томьёо гэдэг ном дээр ерөнхийдөө нэг аялын хэсэг гардаг байхгүй бас тодорхой хэмжээнд Эверестийн зүг рүү алхаад яг тийшээ явж байгаа тэмдэглэл одоо оюун санааны тэмдэглэл энэ ном дээр дурддаг. Тэгээ тэрийг уншаад яагаад ч миний толгойд тэр айгүй сайн төсөөлөл болсон яг тухайн момент тэр орчин тэр уур амьсгал бүх зүйлийг би яг тухайд ингэж айгүй сайн төсөөлж явж байсан учраас тэр уулын сэдв уулын мэдрэмж надад айгүй том тал үлдсэн. Тэгээд би ер нь явах ёстой юм байна. Алхах ёстой юм байна. Тарих толгоогоо шал өөр тийш чиглүүлээд би зүгээр л явах ёстой байна гэдэг айгүй том сэтэл өгчээсэн бас нэг дурсамж өгдөг учраас энэ номыг татдахыг гэж бас бодсон юм аа. Тийм. Энд та айгүй олон хүмүүсийн хайртай ном баха би тэгж бодож байна. За дараагийн ном болохоор Харуки Муракамигийн Хөлийн дээснээс урагшаа халтан дарнаас барууншаа гэдэг ийм ном байдаг. Тэгээ тэр ном надад айгүй гоё дурсамжтай үлдсэн. Яг тэр номыг уншаад сууж явах үед надад босон зүйлс миний амьдралд үлдсэн. Тэгээ тэр бүр ингэж шүлэг болж үлдсэн учраас би тэр номонд бас айгүй дуртай. Яаж надад айгүй их сэтгэл төрүүлдэг тэр моментууд. Тэр номон дээр бас надаас үлдсэн зүйлсэн гэх юм бол Duke Ellington-ы хөгжим, Billy гэл айгүй мундаг хөгжмнүүд гардаг хөгжмийн зохиолчдол тэдний хөгжмийг сонсоод яг юу мэдэрч исэн тухай тэр хөгжмийн соёл тэр хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байгаа тухай айгүй тийм өргөн уур амьсгалтай зүйлс дуртагддаг. Айгүй өндөр мэдрэмжийг өгдөг учраас би бас тэр хэсгүүдэд нэг дуртай. Тоддох үз. Тэгээ тэр маань 3 өөр насан дээр яригддаг. Хүүхэд нас, эдэр нас тэгээд за хүүхэд нас эдэр нас л юм да. Тий. Тэгэхээр тэр номыг бол би санал болгомоор байна. Тэр тусмаа өсвөр насны залуучууд ч байсан, миний үеийн залуучууд ч байсан. Тэгээд ингээд дээшээ ямар ч насны хүн ирсэн гэсэн маш гоё хүний мэдрэмжтэй холбогддог ном учраас хүний доторх юм орон зай доторхын гоо зүйтэй холбогддог ном учраас тэр номыг бас амтлаад үзэхэд гэмгүү гэж өөрийнхөө зүгээс зөвлөмөр байна. Симамотогийн тухай инээмсэглийг дурдсан хэсгийг санаачуд орж байна. Би бас тэгж хүнд инээмсэглээ магтуулж үзэх юмсан гэж бас тэр номноос болоод айгүй их тийм том өрөөдөлтэй болсон. Тэгэхээр миний гооцоодаас айгүй их олон зүйлс хүчин зүйлс нөлөөлдөг байсны бас жижиг хэсэг нь тэр мөрөөдөөс болж үлдсэн болов. Тийм. Тэр бисний ном таартай. Уншаар төлөвлөж байна. Тийм сүүлд би 2 3 ном төлөөс яг өмнөх нэг ном нь болохоор Дани маш хүн сэдвтэй ном байсан. Тэгээд тэрэн дээр дурддагчаа зүйлсүүд нэлээд масохист байсан учраас би тэр номыг шууд уншихгүйгээр шийдээд ингээд өндөрлөөсөн. Дараа нь хэлсэн ном маань болохоор Стивен Кингийн бичвийн тухай Takta Publishers гаргаж ирсэн ном байсан. Тэгээ тэрийг би ягаад чинь тэр үнэхээр ингээд уншингууд явж өгдөг номууд гэж яддаг. Айгүй хурдлалалал явчихдаг номууд гэж яддаг. Уул нь тэр маань гэдэг ангилалтаа багтдаг байхгүй. Тэгсэн хэрнээ ажлаасаа шалтгаалаад би тэр номынхаа айгүй гоё хэсгүүд дээр ингээд нуглаад үлдээсэн байгаа. Тэрэндээ айгүй их гимзэ мэдэрч байгаа. Бичвүүдээрээс яг нэг тухайн үеийн одоо яг 1980-ад он, 70-ад оны ингээ Америкийн соёл айгүй их харагддаг. Тухайн үеийн залуучууд нь ямар байсан, юу нь хамгийн кул байсан, юу нь одоо дурсагтах хамгийн үнцэнтэй дурсамж нь болсон ч гэдэм үү те ингээд ийм айгүй том бүтэн соёлын юм зүйл явж идэг учраас надад тэр одоо номыг ингээд уншаад төсөөлөө суухад айгүй таатай байсан. Одоо тэгээ бушуухан шиг энэ ажлуудын голоор номоо явууландаа гэж бодож байна да. Тэ. Тэр номыг бас би гоё гэж бодож дуусгаг байгаа ч гэсэн надад өгж байгаа зүйлс нас айгүй сонирхолтой байгаа.